Өдрийн мэндэ. За би өнөөдөр YouTube сууг нээх гэж байгаа хүмүүст 2027 оны 2 сарын 1-ээс хойш ямар өөрчлөлт гарах вэ гэсэн бичлэг хийн. Гэхдээ тэрнээс өмнө нэг зүйлийг арай жоохон дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй болвол бас би жоохон дутуу тайлбарлаж өгсөн юм шиг байна дөрөвөнд нь. За юу гэсэн үг вэ? Энэ AdSense-тэй холбоотой. Тэгэхээр YouTube-ийн monetization хийх буюу мөнгө олох тэгээ хоёр төвшний одоо юу байдаг? Хоёр төвшний төвшин байдаг гэх юм уу да. Нэгдүгээрт нь болохтон зэрэг нэгдүгээр төвшний одоо хүмүүс, хоёрдугаарт нь хоёрдугаар төвшний хүмүүс те одоо YouTube-рууд гэдэг юм уу. Тэгэхээр нэгдүгээр төвшин гэж юу гэсэн үг вэ гэвэл 3000 цагийн үзэлт тэгээ 500 скрабтай хүмүүс л нэгдүгээр төвшний хүмүүс гэсэн үг. За тэд нар болохтон зэрэг хаанаас мөнгө олох боломжтой бэ гэвэл нөгөө супер танкс тэгээ эсвэл нөгөө юу супер чат тэгээ channel memberships гэдэг ингээд сувгийн одоо гишүүнчлэлүүдээс мөнгө авч болдог. AdSense-ийн их одоо шаардлагагүй. Тэгээ AdSense-д холбох шаардлагагүй ийм хүмүүс байгаа. Энэ дээр юу гэж тайлбарлах вэ гэвэл YouTube-ийн одоо нэгдүгээр төвшний хүмүүс болохоор одоо юу гэдэг гол төлөв юунууд лайв стрим хийдэг хүмүүс байгаа. Тэгээ шууд дамжуулт хийдэг. Тэгэхээр шууд дамжуулт буюу лайв стрим хийдэг хүмүүс заавалчгүй Google AdSense буюу сурталчилгааны мөнгө хүлээж авахгүйгээр бусад сувг хэрэгслүүдээр их хэмжээний орлого олох бүрэн боломжтой байдаг. За энэ дээр би сайн тайлбарлаад өгöd. Нэгдүгээрт нь ийм хүмүүс болохтон зэрэг заавалчгүй тэр одоо юу гэдэг 4000 цагийн үзэлтээ эсвэл одоо юу тэ 4000 цагийн үзэлт тэрийг юу яагаад ах шаардлага ерөөсөй байхгүй. 300 500 дагагчтай тэгэл 3000 цаг л хүрсэн байх юм бол шууд мөнгө олж эхэлдэг. Яаж мөнгө олд юм бэ тэгвэл энэ хүмүүс чинь гээд. Эдгээр чин гол төлөв нэгдүгээрт нь тэр нөгөө нэг channel memberships гээд сувгийн гишүүнчил буюу тэр контентийг үзэж байгаа хүмүүс сар бүр тогтмол жишээ нь те 1.99 4.99 9.99 гээд долларуудын мөнгө төлөөд тухайн сувгийн онцгой гишүүн болоод тэгээд тусгай эмож тэмдэг хэрэгэлдэг хүмүүс байдаг. Тэднэр маань юу гэсэн үг гэвэл ерөөсөө сар бүр тогтмол тэр одоо контент бүтээгчид мөнгө өгөөл тэгээд өөрөө тийм тусгай тэмдэг авдаг байна. За дараагийнх нь супер чат, супер стикерс гэд байдаг шүү дээ. Тэ яг стриминг явж байгаа үед үзэгчид өөрсдийнхөө нөгөө сэтгэлдлийг тодруулж харуулахын тулд эсвэл нөгөө стримерт одоо талархаж байгааг илэрхийлэхийн тулд $1 500 хүртэл долларыг шууд чатаар явуулдаг. За зарим хүмүүс нөгөө мөнгө төлөөд асуулт асуудаг. Өөрийнх нь асуултыг одоо юу гэдгийг те хурдан хариулах юм уу эсвэл одоо эхний ээлжинд хариулах юм уу гэдгээс шалтгаалаад мөнгө өгдөг. Гуравт нь болохоор хүмүүс өөрийнхөө сувгны контент хийж байгаа хүмүүс сувгныхаа доотлол дээр өөрийнхөө нөгөө миний сувгийг дэмжээрэй гэд банкныхаа картыг ч юм уу эсвэл одоо social pay, банкны дансны дугаар, QR код илгэсэн дээрээ байрлуулцдаг. Энэ бол нэг өсөндөө одоо donation донат хийн гэсэн үг. Одоо нэг өсөндөө баярлаж талархснаа илэрхийлээд хүмүүс шууд мөнгө төлдөг гэсэн. За дараа нь болохтон зэрэг спонсорлдог хүмүүс байгаа. Ивент итгэгчдэг тий. Захиалагч байгууллага, брэндүүд стримерт одоо мөнгө төлж тоглоом тоглож байхад дийлгэцийн нэг өнцгт өөрийнхөө логог байршуулж эсвэл бүтээгдэхүүнээ сурталчилдаг. Эсвэл өөртөө контент бүтээгч хүн өөрөө нөгөө мерч дэлгүүртэй юм уу те одоо YouTube-ийн шопингийг хэрэглэдэг гэсэн. Өөрийнхөө брендийн барааг сурталчилдаг. Эсвэл өөрийнхөө нэртэй, овогтой, логотой өөрийнхөө одоо сурталчилсан подвол ч юм уу, аяг ч юм уу те контент сурталчилсан тэрийг зардаг юм YouTube шопингтэй байдаг. Тэрнээс нь мөнгө орж ирдэг. Тэгэхээр ийм хүмүүст заавалчгүй тэр нөгөө нэг хоёрдугаар төвшингийн одоо юу сурталчилгаанаас мөнгө авах тэгээ энэ бол хэрэггүй байх нь. Тэгээ энийг ойлгосон. За тэгвэл хоёрдугаар төвшин гэдэг юу байх юм бэ гэвэл за энэ дээр би түрүү чигтэр одоо энэ нэгдүгээр төвшингийн хүмүүст хэлэхэд нөгөө нэгэнтээ AdSense руу бүртгүүлэхгүй учраас локейшнгоо ямар ч орон дээр байрлуулчих болно. Заавал Монгол гэхгүйгээр Монгол байхгүй угаасаа.
Тийм болохоор Солонгос, Япон, Америк ч гэдэг юм хаанч тааруулчих болно. Ганцхан Орос, Куб, Сир гэд нэг ингээд нөгөө хоригдсон орнууд байгаа. Тэрийг л тааруулж болохгүй. Бусад одоо Иран ч гэдэг юм уу тэрийг тааруулж болохгүй. За ийм нэгдүгээр түвшний одоо блогерууд, ютуберүүд одоо тийм ба. За тэгвэл хоёрдугаар төвшин гэж юу юм бэ? Хоёрдугаар төвшин гэхлээрээ яг одоо нөгөө 1000 цагийн үзэлт 4,000 цагийн үзэлт 1000 дагагчаас дээшгээ дагагчтай байгаа тохиолдолд хоёрдугаар шатны одоо юунд төвшингийн YouTube сувг болно гэсэн. Энэ яа гэвэл та энэ дээр одоо улам бүр илүү их мөнгө олох боломжтой байна гэсэн үг тийм үү. Нэгдүгээрт нь үзэгчдээс мөнгө авах нь, хоёрдугаарт нь энэ лайв стрим бас хийгээд мөнгө авах нь, гуравт нь одоо нөгөө энэ зар сурталчилгаа рекламыг энэ шахуулаад өөрийнхөө одоо юу гэдэг нь сувган дээр одоо тийм реклам гаргуулад тэр рекламнаас орсон орлогоо AdSense-ээр одоо яг дамжуулж аавна гэсэн. Тэгэхээр AdSense хоёрдугаар төвшний хүмүүс бол яалтч байхгүй AdSense-д бүртгүүлэх юм тийм үү. Тэгэхээр тэндээ AdSense-д бүртгүүлчихэд тэнд бол яалтчгүй нөгөө пин код хэрэгтэй, гэрийн хаяг хэрэгтэй, банкны карт хэрэгтэй. Тэднэр бол яг Монголоос хийж байгаа контентууд бол яалт Монголоос хийж байгаа хүмүүс бол ерөөсөө л AdSense дээр өөрийнхөө Монголын гэрийн хаяг, Монголын банкны картыг бүртгүүлдэг гэсэн. Тэгэхээр хоёр дахь шатны хүмүүс бол ерөөсөө бүх боломжоор яах нь вэ? Саяын тэр юуны лайв стрим хийдэг хүмүүсээс дээр нь таны одоо юун дээр урт бичлэгэн дээр гарсан зарнуудаас бас мөнгө олдог байх нь шүү дээ. Ийм хоёр янзтай. Тэгэхээр яг зүгээр нөгөө хүмүүс стримерүүд болохтой зэрэг орлогондоо хандсан байна гэсэн үг тийм үү. Тэд нар бол аягүй сайн мөнгө олдог учраас тэдэрт заавалчгүй AdSense-тэй зууралдаад байх хэрэггүй л гэж хэлэх гээд байна л да тийм. За тэгээд тийм спонсорудаа мөнгө авчдаг учраас тэднэрт бол яг одоо хамаагүй байх нь тийм. За тэгвэл одоо энэ дээрээс би харьцуулаад өгөөтий. Анхан шатны сувг буюу нэгдүгээр түвшингийн сувг болохтой зэрэг 3,000 цаг, 5,000 subscribe ингээл ерөөсө хангалттай. Тэгээд одоо орлогын төрөл нь болохоор membership, super chat, super thanks, shopping, sponsor гэдэг тийм. Хоёрдугаарт нь болохтой зэрэг хоёрдугаар төвшнийг болохтой зэрэг яалтч яахгүй 4,000 цаг, 1000 subscribe тэгээд бичлэгийн сурталчилгааны орлогоноос AdSense-с авах нь. За тэгвэл 2027 оны 2 сарын 1-ээс хойш юу өөрчлөгдөх вэ? Гэвэл 4,000 цагийн нөгөө юу маань 8,000 болж нэмэгдэнэ. За би тэрийг одоо бүр арай жоохон дэлгэрэнгүй хэлээтэй. Энэ дээрээс За 2027 оны 2 дугаар сарын 1-ээс эхлэн YouTube-ийн түншлэлийн хөтөлбөрийн нөхцөлд орох гол өөрчлөлтүүд гэж байж. Энэ дээр шинэ сувагт тавигдах босго 2 дахин нэмэгдэнэ. Сувгаа шинээр орлого олох хэрэгтэй болгохын тулд 2 сарын 1-ээс эхлээд 1000 subscribe бол хэвээрээ байна. Харин үндсэн бичлэгийн цаг сүүлийн 12 сард 4,000 цаг байсныг 8,000 цаг болгож нэмэгдүүлнэ. Shorts үзэлт буюу сүүлийн 90 хоногт 10 сая байсныг 20 сая үзэлт болгож нэмэгдүүлнэ гэж. За тэгвэл хоёрт нь Shorts-оо сар бүр орлого олох доод хязгаар шин журмаар Shorts-оо сар бүр орлого үргэлжлүүлэн авахын тулд сувг сүүлийн 90 хоногийн хугацаанд 10 саяас доошгүй Shorts үзэлттэй идэвхтэй байхыг шаардна. Хэрв энэ үзүүлэлтэд хүрэхгүй бол Shorts-ийн орлого төр зогсох ба 10 сая үзэлтийн босхийг давхад буцаж идэвхжнэ гэж. За дараа нь сувгийн идэвхэд тавих шин шаардлага. Орлого олох хэрэгтэй бүх сувгууд дараах 3 шаардлагаас хамгийн багадаа нэгийг нь байнга биелүүлж байх ёстой.
сүүлийн 12 сард 1000 цагийн үзэлттэй байх, сүүлийн 90 хоногт 1 сая шортс үзэлттэй байх, сүүлийн 90 хоногт доод тал нь 2 урт бичлэг эсвэл 5 шортс шинээр оруулсан байх. За тэгвэл одоогийн контент бүтээгчид юу хийх шаардлагатай вэ гэвэл одоогийн монетизашн хийсэн сувгууд орлого олох эрхээ асуулахгүй бөгөөд шинээр 8000 цаг цуглуулах шаардлагагүй. За энэ юу гэсэн үг гэвэл 2 сарын 1-ээс өмнө одоо бид нар дөнгөж одоо сувгаа нээчээд ямар ч байсан 2 сарын 1-ээс өмнө амжаад 4000 цагийн үзэлтэд гүйцэтгэх юм бол энэ дөрмөнд одоо ямар ч хамааралгүй байх юм. Тэгвэл 2027 оны 2 сарын 1-ээс хойш одоо нөгөө нэг сувг идэхгүй байгаад ээж болохгүй наа шүү дээ. Уг нь ч бол тийм л байдаг байсан. Тийм үү? Хүмүүс одоо жишээлбэл би уг нь мөнгөндөө хүрсэн байсан маа мөнгө авч жагаад тэгээд одоо өөр тийшээ сургуульд яваад ч гэдэг юм өөр орн руу яваад тэгээд нөгөө сувгаа ажилуулахаа болцсон гэдэг. Тэгээд тэр чинь идэхгүй болгочдөг. Тэгээд дахиад бүр эхнээс нь хийх болчдөг тийм болохоор энэ шаардлага бол дахиад яах нь бүр чангарах нь шүү дээ. Өөрөөр хэлбэл ядчил нэг 3 сард нэг 2 бичлэг юм уу эсвэл нэг 5 ширхэг шортс оруулаад байх юм бол таны түрүүчийн монетизашн хийсэн сувг маань мөнгө өгөөд л байна гэсэн. А хэрвээ юу ч хийхгүй бол мөнгө өгөхө болж байгаа нь шүү дээ. За ийм юунууд байж байгаа. За тэгээд дараагийнх нь энэ нэг премиум лайт гэдэг тий одоо нөгөө хүмүүс нэг YouTube руу мөнгө төлчдөг шүү дээ тий мөнгө төлчөөд ингээ гişүнчлээ дээшлүүлчихдэг. За ийм тохиолдол болохтон зэрэг энэ премиум лайтын сайн тал нь бол нөгөө видео сурталчилгааг үздэг, бичлэг татаж аваад офлайн үздэг тий. Тэгээд дийлхс цоочтой үед эсвэл өөр ап ашиглаж аваад фон дээр тоглуулцдаг. YouTube одоо музик премиум буюу өнгөө ашигладаг гэдэг ингээд зөндөө юунуудтай байдаг. Тэ сайн талуудтай. Гэхдээ энийг ашиглах юм бол бас нөгөө мөнгө олоход чинь бас арай жоохон сайн одоо боломжууд гарч ирэх юм билэ. Тэрийг өөртөө ингээд уншаарай. За ингээд миний өнөөдрийн хэлэх гэсэн юм бол энэ тэгэхээр ер нь бол цаашаага одоо дөнгөж YouTube сувг нээчээд байгаа хүмүүс бол 2 сарын 1-ээс өмнө тэ энэ үнийг хурдхан шиг тэр нэг 4000 цагийн үзэлтийн гүйцээгээд тэгээд эсвэл одоо надад миний өөрийнхөө бичлэгнүүдийг харж хагаад би ер нь заавалчгүй AdSense-с мөнгө авалгүйгээр зүгээр л одоо стримээрээ мөнгө аваад ах юм чи надад AdSense шаардлагагүй гэж үзэж байгаа бол тэрийгээ ингээд яахан тэгэхээр манай ялангуяа залуучууд хүүхдүүд ойлгохдоо заавалчгүй л одоо AdSense бүртгүүлж мөнгө авах юм байна штэ одоо ялангуяа нөгөө нэг жишээлбэл одоо хөөхөн тоглоом тайлбарладаг, кино тайлбарладаг, өгүүлэг уншдаг залуучууд бол ялдчих явахгүй AdSense бүртгүүлээд тэрүүгээр нь явсан дээр тийм үү. Эсвэл тэр тоглоомтой холбоотой хүмүүс уу одоо ийм саяын миний хэлдэг хүмүүс бол заавалчгүй хэрвээ таны мөнгө хангалттай байгаад ивэл таны одоо контентыг дэмждэг хүмүүс танд хангалттай мөнгө чинь өгөөд ивэл тэгвэл заавалчгүй тэр сурчлагыг одоо авах хэрэггүй байх нэ. Тэгэхээр дахиад түрүүчийн яг бичлэг шиг Монголд мөнгө олох боломж байхгүй ютубер гэвэл байдаг байх нь шүү. Хамгийн гол нь учрыг л олчих хэрэгтэй юм бэ. За ингээд бичлэгээ дуусгая. Бүгдэнд нь амжилт. Баярлалаа. Баяртай.